гитарын тап гэдэг нь юу юм гэхээр гитарын утас лад хоёрыг тэмдэглэдэг тэмдэглэгээ. Гитарын тапыг сурчих юм бол цаашдаа ая сурахад илүү биднэрт амар болно гэсэн үг. Заавал хүнээр энд даар гэд заалгаад байхгүй. Шууд өөрөө гитарын тапыг уншаал аянуудаа тоглолчихно. За тэгэхээр гитарын тапыг яаж уншдаг вэ гэхээр гитарын тап өөрөө 6 шугамтай байгаа. Дээрээсээ 1-р шугам гэж эхэлдэг. За 1-р шугам нь юуг зааж байгаа юм гэхээр гитарын 1-р утас буюу энэ нарийнхан утсыг зааж өгдөг. Тэгээд доошогоо 2-р утас 3, 4, 5, 6 гэд явдаг. 4 ширхэг тэгийн тоо байгаа 1-р шугам дээр. Тэгэхээр гитарын 1-р утсыг татна. За яаж татах вэ гэхээр 7-р хуруугаараа татаж болно. Эсвэл эрхээ хуруугаараа 1-р утсаа татаж болно. 4 удаа л татчихна. 1, 2, 3. За дараагийн шугам нь болохоор 2-р шугам дээр байна. Тэгэхээр 2-р утсаа татна гэсэн үг. Бас л 4 удаа байгаа болохоор 4 удаа татна. 1, 2, 3. Дараагийнх нь 3-р утас. 1, 2, 3, 4. За дараагийн хэсэг дээр 2-р утас 2 удаа тэгийн тоо байгаа учраас 2-р утсан дээр 2 удаа татна. 1, 2. Арай зайтай байгаа учраас жоохон удаан нэг-нэгээр татна. За дараагийн дасгалаа хэдүүлээ 3, 3, 2, 2, 1, 1, 2, 2 гэд явж байна. 3, 3, 2, 2, 1, 1, 2. Тэгээд 3, 2, 1. За дараагийн хэсэг дээр болохоор хамгийн сүүлчийн шугам дээр буюу 6 дахь шугам дээр байна. Тэгэхээр 6-р утсаа хэдүүлээ татна. 6-р утсыг ер нь бол ингэж 7-р хуруугаар татах нэг их тохиромжгүй. Тэгэхээр эрхээ хуруугаараа татчихна. За 4 удаа байна. 1, 2, 3, 4. Дараа нь 5-р утсаа татчихна. 1, 2, 3, 4. Дараа нь 4-р утсыг татчихна. 1, 2, 3, 4. Дараа нь 5-р утсыг 2 удаа татчихна. 1, 2. За дараагийн хэсэг дээр 4-р утсан дээр 2 тэгийн тоо, 5-р утсан дээр 2 тэгийн тоо, тэгээд 6 дээр 2 тэгийн тоо байна. За тэгээд уншаад хэдүүлээ явъя. 1, 2. Дээшлээ 5-р утас 1, 2. Тэгээд 6, 1, 2. Дараагийн 5, 1, 2. 1, 2, 3, 4. За хамгийн сүүлчийнх дээр 6-р утас 1 л удаа байна тэгийн тоо. Тэгэхээр 1 удаа татаал. За ингээ болоо. За дараагийн дасгал арай өөр юм орж ирж байгаа. Тэр нь юу юм гэхээр өмнө нь тэгийн тоо байсан бол одоо 2-ын тоо болсон байгаа. За 2-ын тоо аль шугам дээр байна? 3-р шугам дээр байна. Тэгэхээр 3-р утасны 2 дахь лаадан дээр лад гэдэг нь энэ төмөрнүүдийг хэлж байгаа. 2 дахь лаадан дээр дарна. За ямар ч хуруугаараа дарж болно. Та аль эвтэйх нэрээ 7 хуруу, дунд хуруу, ядам хуруу аль нь ч болно. За би дунд хуруугаар дарчээ. За 3 дахь утасны 2 дахь лаадан дээр дарлаа. Ягаад гэвэл тапан дээр 2-ын тоо байгаа учраас. За тэгээд 2-ын тоо маань хэдэн удаа байна? Тэгэхээр 4 удаа байна. Тэгэхээр 4 удаа татна. 1, 2, 3, 4. За дараагийн хэсэг дээр нөгөө өмнө нь тэгийн тоо байсан тэр хэсэг байна. Тэгэхээр 4 удаа байгаа болохоор хэдүүлээ энэ дарсан хуруугаа аваад тэгээд 3-р утсаа 4 удаа татна. 1, 2, 3, 4. Тэгэхээр 2-ын тоо байх юм бол 2-р лаадан дээр дараад татчихъя. Тэгийн тоо байгаа учраас лаадан дээр дарахгүй татчихна гэсэн үг. За дахиад эхнээс нь хэдүүлээ хамт явъя. Дагаад хийгээрэй. 1, 2, 3, 4 авлаа. 1, 2, 3, 4. Тэгээд 50 татлаа. 1,
2 3 4 авлаа. 2 3 4. За дараагийн дасгал руу орцгоё. Дараагийн дасгал дээр арай жоохон хүнд болж байгаа. За таапа харах юм бол 4 ширхэг тэгийн тоо байна. Тэгээд дахиад 4 ширхэг 1-ийн тоо байна. Тэгээд дараа нь 4 ширхэг 3-ийн тоо байна. Тэгээ 2 ширхэг 1-ийн тоо, 1 ширхэг тэгийн тоо байна. За тэгэхээр эхлээд тэгийн тоо 4 байгаа учраас тэгийн тоо маань эхлээд хаана байгаа, айл шугам дээр байгаа гэдгийг харна. Тэгэхээр дээрээсээ 2 дахь шугам дээр байна. Тэгэхээр 2 дугаар утсаа 4 удаа татна. Хоосон татна, дарахгүй татна. 1 2 3 4. За дараагийнх нь 1-р ладан дээр дараад татна. За 1-р ладан дээр 2-р утасны 1-р ладан дээр дарахдаа энэ 7 руугаа дарчвал илүү амар. За 7 руугаа дарлаа. 1 2 3 4. За дараагийн лад нь 3-ын тоо байгаа учраас 3-р лад руу ингээ явуулчихна. 2 дахь утасны 3-р лад 1 2 3 4. Дараагийн нь буцаад 1 рүүгээ явж гин. 1 2. За одоо аваад хоосон татчихна. 2. За болоо. За дараагийн хэсэг 3 дахь утсан дээр 2 удаа тэгийн тоо байна. Тэгэхээр 3 дугаар утсаа 2 удаа хоосон татаад 2-ын тоо байна. Тэгэхээр мэдээж 2 дугаар ладан дээрээ дараад дараагийн тэгийн тоо 2 дугаар утас. За одоо 1-р ладан дээр 2 дугаар утасны 1-р ладан дээр тэгээ 3-ын тоо тэгээд 1. Одоо бүгдээрээ саяны дасгалаа нийлүүлээд бүгдийг тоглож үзье. Удаан. За одоо бүгдээрээ саяны сурсан таапа ашиглаад гацуурхан гэдэг аяыг тоглож үзцгээе. 3 3 тэг, тэгээ 3 3 тэг, тэгээ 3 1 тэг, тэгээд 3 дахь утасны 2 дугаар лад гэж байна. За явлаа. 3 3 тэг, тэгээд 3 3 тэг. Одоо 2 дахь утасны 3 1-р лад тэг. Одоо 3 дугаар утасны 2. Одоо 3 дахь утас чи хоосон байна. За дараагийн хэсэг дээр 1-р утас чинь хоосон гэж байна. Тэгийн тоо байгаа учраас. Одоо 3 дахь лад. Тэгээд 3 1 тэг. 3 дахь утасны 2. Тэгээд тэг. Эхнээс нь тоглоод үзье.